Байцгаана уу бүгдээрэнд нэг өдрийн мэндийг хүргэе. Ингээд бүгдээрээ Моригийн турах тоглоомонд тавтай морь. Турлаа группийн нээснээс хойш турлаа влогороо ингээд 5-6 цорл бичлэг хүргэснээс хойш гэрийн дууны хугацаа буюу 6 сараас 9 сарын хугацаанд миний бие ханагт нэг удаа эрүүл идэвхтэй амьдралын хэв маягийн талаар өөрийнхөө одоо туршлага болон мэдээлэлээс үндэслэн видеонууд оруулахаар бэлтгэсэн байгаа. Моригийн турах тоглоом гэж юу вэ? Ямар нэгэн дүрмгүй, дэглэмгүй ийм тоглоом байгаа. Тэгэхээр бүгдээрээ хамгийн эхлээд 2021 оны 1 сард тавьсан зорилгоос одоо бүгдээ эхлэе буцаад. Та 2021 оны 1 сард жингээ хасна гэсэн зорилго тавьсан уу? Эсвэл 2021 оны 1 сард жингээ хасах зорилго тавиагүй хэвэн жинтэй байж байгаад одоо карантин үеэр жингээ нэмсэн үү ч юм уу те. Эдгээр ямар ч хамаагүй шалтгааны улмаас та яг одоо энэ видеог үзээд жингээ хасахаар шийдэж сууж байгаа бол танаас нэг зүйлийг асуумаар байна. Та жин хасах дэглэм барьж үзсэн үү? Та ямар нэгэн байдлаар жин хасъя гэж бодохдоо Google дээр дэглэм жин хасах турах арга гэж бичиж хайжсэн үү гэдгийг нэг санаад үзээрэй. Хэрвээ та эдгээр зүйлсүүдийг хийжсэн бол бүгдээрээ өнөөдөр энэ болгоны эсрэг тал руу гүйх нэгэн арганд одоо суралцахаар энд хүрээд ирээд байна. Тэгэхээр жин хасах тоглоом гэдэг өөрөө яг юу вэ гэхээр бүгдээрээ хэрхэн жин нэмсэн бэ гэдэг бодлоос эхэлдэг байгаа. Тэгэхээр та бид бүгд жингээ нэмэхдээ нэг зүйлийг анзаараад үзэх хэрэгтэй. Бид нэр өнөөдөр магадгүй 55 кг жинтэй унтчаад маргааш 60 кг жинтэй одоо босож ирдэггүй байгаа. Тэгэхээр бид нэр өдөр алган 100 г, 500 г эсвэл 200 г-аар ингэж багаар жингээ нэмсэн байдаг. Яг энтэйгээ адилхан бид нэр өдөр болгон бодисын солилцооныхоо урсгалаар жингээ хасахыг эрмэлзэхийг зориулбал одоо хамгийн зөв эрүүл жин хасалт хэмээн эрдэмтэд үзэж байгаа маань. Тэгэхээр та бид бүгд яг одоо энэ халхам руугаа орохын тулд бүгдээрээ энэ дэглэм гэдэг зүйлийн учрыг эхлээд нь базаад нэг олоотыг. Тэгэхээр жин хасах дэглэм өөрөө юу вэ гэхээр бүх төрлийн хязгаарлалт байж байгаа. Ерөөсөө дэглэм тэнцүү хязгаарлалт гэж ойлгоход одоо болно гэсэн. Тэгэхээр хязгаарлалт гэдэг маань юу вэ гэхээр та бид бүгдийн бодол санааны хамгийн том дайсан байж байгаа. Бид нар ямар нэгэн зүйлийг хязгаарласан бол тухайн зүйлийг хүсдэг нь өөрөө хууль байдаг. Ингээд бид нар 7 хоног, 10 хоног, магадгүй сар гарan тэснийхээ эцэст ямар нэгэн байдлаар хүн төвчээд байгаа учраас төвчээр алдагддаг. Тийм учраас дэглэмүүдийн 94% нь бүтлгүүтдэг буюу хүмүүс дэглэм байрахынхаа өмнөх жинд хүрэх эсвэл дэглэм байрсныхаа өмнөх чин 2 дахин одоо даблдаж нэмэх гэсэн ийм сөрөг зүйлүүд рүү яваад ордог гэсэн. Ингээд бидний одоо үр дүнгууд дэглэмүүд те жингээ хасах оролдлогууд гэдэг зүйл та бид бүгдэд юу өгдөг вэ гэхээр бүтлгүүтэх тусам шантрал гэдэг зүйлийг өгж яадаг. Ингээд хүн жингээ хасгаасаа айж ирнэ гэсэн. Тэгэхээр та өөрийн хэвэн жиндээ очих гэдгийг магадгүй хамгийн багадаа сүүлийн 3 жил, сүүлийн 5 жил ер нь би илүү жинтэй байна да гэд анзаараад бодоод явж исэн бол яг одоо танд магадгүй шантралд ирсэн байж болно. Тэгэхээр бүгдээрээ нэг зүйлийг маш сайн хийж чадах юм бол жингээ хасах хамгийн том алхам болно. Тэр нь өөрөө та бид бүгдийн жин хасах бодол гэдэг зүйлийг бүгдээрээ өөр дээрээ төвлөрүүлж төлөвшүүлэхийг эхний сарда одоо суралцнаа гэсэн. Тэгэхээр энэ маань өөрөө юу байдаг вэ гэхээр бид нэр өөрөө хэвийн одоо жинтэй байхын тулд ямар амьдралтай байх вэ, ямар амьдралын хэв маягтай байх вэ гэдгийг тархиндаа оруулна гэсэн. Тэгэхээр бид нар ямар нэгэн байдлаар хизээч одоо ямар нэгэн зүйлийг хязгаарлахгүй, та хоол хүнснээс ямар нэгэн зүйлийг хасах талаар бодохгүй, харин бид нар ирээдүгээ төлөвлөх, ирээдүйдээ одоо зорилго бүтээж харах гэдэг эдгээр жижиг алхмуудыг хийснээрээ бид нар жингээ хасах аялаа эрүүл зүгээр одоо эхлүүлэх боломжтой болж ирж байгаа. Тэгэхээр та бид нар бүгдээрээ мэднэ, бид нар хоол хүнснээс ямар нэгэн зүйлийг хасах гэхээсээ илүү бид нар амьдралынхаа хэв маягийг арай өөрчлөх. Амьдралынхаа хэв маягийг жин хасах амьдралын хэв маяг биш, харин эрүүл идэвхтэй амьдралын хэв маяг руу багаар шилжих нь өөрөө насан туршийн удаан хугацааны тогтвортой тэнцвэртэй жин хасалт байх болно гэсэн. Ингээд миний дүрмгүү, дэглэмгүү жин хасах турах тоглоомын одоо оролцож болохыг хүсвэл маш амархан та зүгээр л миний видеог 2 хоног тутамд үзэхэд болно. Тэгээд Instagram дээр Fit with Mori гэдэг хаягараа би өдөр тутмынхаа одоо амьдралын хэв маягаа хуваалцдаг. Бас тийм видеонууд оруулдаг байгаа. Ингээд надтай хамт байснараа өөрийнхөө жин хасах зорилгодоо хүрж өөрийнхөө зуны биеийг гэлтгүү өөрийнхөө насан туршийн биеийг одоо бүтээхэд маш их ойртож болно. Тэр бүгдээрээ жин хасах амьдралын хэв маяг болон эрүүл идэвхтэй амьдралын хэв маягаар хэвэн жиндээ хүрэх гэсэн энэ хоёрын ялгааг өөрийн бие дээрээ зөв тэнцвэртэйгээр одоо мэдрэхин тулд миний турах 4 төлөвлөгөө тоглоом